Монгол Улсын засгийн газар худалдаа хөнгөвчлөх хилэлцээрийг заавал хэрэгжүүлэх 36 арга хэмжээг багтаасан үүрэг амлалт авсан. Эдгээрэн хууль журмын ил тод байдал, хил гайл, шийдвэр гаргахдаа дүрм горимн шударга, үйл ажиллагааг нэгт зэгт төвлөрүүлэх, импорт, экспорт болон дамжин өнгөрүүлэх тээврэгтэй холбоотой захиргааны элдв саад чирэгдлийг багасгах зэрэг олон бодлогын арга хэмжээ орно. Эдгээр 36 арга хэмжээ нь зөвхөн худалдаанд учирч байгаа захиргааны хүндрэл бэрхшээл, үн өртөг, хил гайлтай холбоотой бүхий л саадыг багасгах үр шим хүртээ зогсохгүй, илүү цэгцтэй, хүртээмжтэй, мөн орчин үеийн засгийн газрын амжилт олдоос суралцж нэвтрүүлэхэд чиглүүлэх ашиг тустай байдгийг. Эрхэм таны бизнест энэ хилэлцээр чухам яагаад хэрэгтэй, хэрхэн яаж холбогдох талаар илүү мэдээлэл хэрэгтэй бол та энэ хаягаар заавал зочлоорой.